Пражабати юу болов? Та намайг их гомдолоо. Та Махамая хатныг амьдсрүүн байсан бол тийм юмыг далдлах байсан болов? Чи юу яриад байна? Шудраг бусын тухайд хаанта. Мэргэн арш зөгнөн хиллээгээд Капилавастугийн хард иргэд үйлээг нь үүрх хэрэггүй. Тэр зовлон шаналлаа сайн сайхан ирээдүйн төлөө юм шүү дээ. Хэний ирээдүйн төлөө? Хунтайжин ирээдүйн төлөө. Яагаад хүмүүс зовх хэстэн бэ? Арайтаагүй та зайлгаа цуцлаач. Тэгэхгүй бол улс төмний хуур хилэн бидний амьдралыг там болгоно. Тэгэх ямар хэрэгтэй юм бэ? Капилавасту эзэн хантай болно. Тэр бүх энтхийг захирах юм. Ард түмнээ зовоох хаан байвал ад жаргалтай байхгүй шүү дээ хаан та. Хунтайжийг бүх зүйлээс хол ойлгох аргагүй. Эрт орой ямар ч нууц дэлгэгдэх болно. Та хүүгээ хүмүүний зовлонгоос ангид ойлгох гаяв. Эсвэл үхлээс үү? Намар хатсан навчс моттоос унахыг нууж чадах уу? Хатаж хорч исэн цэцэгсийг харуулдаггүй далдалж чадах уу? Чиний үгс намайг хүчин мөхөс болгож байна. Хунтайжийг хайрлах хайртай нь таныг зүрх сэтгэлгүй болгож байна. Хүү маань том болоод таны энэ үйлдэлээс ичихгүй гэж найдахаас. Пражабати. Би эцгэн гэдгийг битгий мартаарай. Эцгийн хувьд би давуу эрэхтэй шүү. Хүүгийнхэн сайн сайхны төлөө энэ бүгдийг хийж байгаа. Ууйгаа шүү үхлийг мэдэхгүй эсвэл даяанч болохгүй. Өнөөдрөөс Капилавастуд хэнийг чандарлах ёсгүй. Нэг ч оршуулга хийж болохгүй. Та нар бүх хамт аваад яваач. Хүмүүн нэмэр байхгүй хэцүүдэн шүү дээ. Та нар энийг өвчин тусвал бас эндээс хөөж түүх үү? Пражабати, би эцгэн гэдгийг битгий мартаарай. Эцгийн хувьд би давуу эрэхтэй шүү. Хаанта хүний яснаас гадуур зүйл хийж байна. Тийм цэвдэг сэтгэлтэй хүмүүс хүний ясыг хэзээ ч мэдэхгүй. Бидэнд битгий хэрцгий хандаач дээ. Ингэж шараад хүрхгүй дээ. Та нарт ч бас ингэж дарчлах цаг ирэн шүү. Хунтайжийн төлөө биднийг орон гэрээс минь хөөж байна. Нэг л өдөр тэр та нарыг тоолгоо орхиод